20 дугаар цогтой хамтаа үзэгчтэй баярлалаа. Тэгэхээр өөрийн байр суурьаа илэрхийлж бидэнтэй ярилцахаар улсын их хурлын гишүүн Инх баяр урагд оролцоод байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. За тэгэхээр гишүүнээ өчигдөр улсын их хурлын нэгдсэн чуулганаар засгийн газрын бүтцийн асуудлыг бас эцэслэнд шийдвэрлээ тийм ээ. Тэгэхээр таны байдлаар ер нь таны бодлоор энэхүү одоо шинээр байгуулагдах засгийн газрын бүтц маань ер нь хэр данхаачгүй альсвал гайгүй байна уу? Энэ талаар соёлоос яриа эхлэе. Шулуух байл хийж байгаа данхартал та. Гэхдээ өнөөдөр байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоод үзэх үнээс өөр аргагүй холборд ирж байх шиг байна. Их хурлд байгаа үндсэндээ улс төрийн бүх намууд энэ засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах болчихлоо. 76 гишүүний 73 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад ийм нөхцөл байдал үүсэх болов гэдэг бид бас хэрэг санах хэрэгтэй. Үнэхээр эдийн засгийн нийгмийн нэлээд томоохон хямралт байдал бий болчихлоо. Энэ хямралт байдал болон гүнзгийрэх шинжтэй болсон. Улам гүнзгийрэх буюу эдийн засгийн хүчтэй уналт бодиттой болоод эхлэхээр үүнээс сэргийлэх гол арга зам бол улс төрийн доктортой байдлыг үүсгэх, улс төрийн доктортой байдал дээр толгуурласан одоо эдийн засгийн орчныг сайжруулах, тэгээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд ийм одоо засгийн газрын бүтц орж ирлээ гэж ойлголоо. Тэгэхээр улсын их хурлын чуулган дээр бас ганц хоёр яамдыг бас татан болгох. За өөрөөр хэлбэл байгаль орчин аялал жуулчлалын яамд нөө соёл спорт аялал жуулчлалын яам гэж байсныг 3 яамд үргэлж чиглэлийн хөгжлөө л да. Өмнө нь бол шинжлэлийн засгийн газрын тэргуун засгийн газрын бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаад хилцэж байхад энэ соёлын яамыг бол байх шаардлагатай маа. Энд бол гар хүрээд хэрэггүй гэдээ улсын их хурлын гишүүд маань олонхоороо үзчихсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр ингээд 3 яамд чиг үүргийг хуваарлаад хөгжлөө. Энэ ер нь бас хэр зөв зөвхт юм лээ. Энэ юу гэсэн үгүй гэвэл эдийн засаг хүндэрсэн гэсэн л үг. Босод зүйлд зарцуулах санхүү хөрөнгө байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө төвөнд гардаг. Ерөөсөө эдийн засаг. Бүх анхаарал мөнгөний төлөвлөрнө л гэсэн. Орлого дээр төлөвлөрнө, зардал дээр биш. Сайн нэр дурдсан яам бол үндсэндээ зардал дээр суурилдаг яам бол шаардлагагүй их нээлжинд орлоготой болъё. Энэ төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах. Энэ валютын одоо үндсэндээ дуусж байгаа нөөцийг их нэмэгдүүлэх. Гадны одоо зогтсон хөрөнгө оруулалтыг ирж татах. Монгол улсад одоо ихтгэл алдраад байгаа гадны хөрөнгө оруулагчдад одоо ихтгэл бий болгохоос ахуулаад тийм ажлууд эхлээд хийнэ. Тэгээ орлоготой мөнгөтэй болсон дараа зарцуулъя гэж. Өнгөрсөн хугацаанд 2.5 жилийн дотор бид энэ шинжлэлийн засгийн газар маань 20 гаруй их найт төгрөгийг зарцуулсан байлаа. 20 гаруй их найт төгрөг. Монголын түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгийг зарцуулсан. Гэтэл үр дүн гарсан. Энийг та нар бас анхаарах хэрэгтэй. Ийм их мөнгө зарцуулсан байхад эдийн засгийн агуу яагаад үр дүн гарсангүй? Нөгөө талаар түмний амьдрал яагаад дэвшилсэнгүй, цалин тэтгэх нэмэгдсэнгүй вэ? Гэтэл асар их мөнгө зарцуулж. Тэр их мөнгө хайчиж ба. Би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна л да. Үнэхээр энэ бодит болсон нөхцөл байдал одоо үнэхээр гэр дотор бол гал төмөр гарсан. Өнөөдөр төмөр гарсан буруутныг мартаад төмөр унтраах гэж оролдож байна. Гэхдээ яагаад хэн төмөр тавиа гэдгийг бас санаж явах сэрж явах хэрэгтэй. Тэн дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Заашгүй. Үндсэндээ эрх баригчд маань 2.5 жил дэндүү бодлого увааггүй загнасан эдийн засгийн бодлогыг маш том алдаатай олон бодлого хэрэгжүүлсэн. Маш богино хугацаатай одоо зээлүүдээр урт хугацаатай төсөл хөтөлбөрлөв зарцуулсан, үргэлжлэн зарцуулсан, хэд тансагласан, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг, зээл тусламжуудыг, төрөл бүрийн улс төрийн одоо хөтөлбөрүүдийг их одоо хийсэн. Энэ үнэхээр өнөөдрийн хямралт нөхцөл байдлыг бий болгочлоо гэж би ойлгож байна. Мөн үүн дээр нэмэх нь манай үндэснэ гэж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд. Хариуцлагагүй. Хэтэрхий шунсан. Хит их шунлаас болж ийм байдал үүслээд биелэх гэж. Хэтэрхий шунсан, уулуурхан хит их орлого дээр цадсан. Нүд нь одоо юм харахаа болсон өмнөсөн тийм. Бусад жижиг дунд үйлдвэрлэл, бусад салбарын бизнесийг дээрэмдсэн. Шаардлагагүй дэмий хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Нэг талдаа эрх баригчдын улс төрчдийн бодлогын алдаа, нөгөө талдаа тэр хит их орлого уулуурхан том орлогыг авч ирсэн томоохон аж ахуйн нэгжүүд. Арилжааны банкуудын бодлогогүй үйл ажиллагаа хоёр нийлээд өнөөдрийн байдлыг бий болгочлоо. Буюу төмөр тавьсан. Энэ төмрийг унтраах гэж одоо ардын нам
Аргагүй ирэхэд энэ засгийн газарт орж байна. Одоо яавал дээр юм. Сургамж буюу саяны болсон үйл явдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Нэг удаа ардын нам улс төрийн хариуцлагатай намын хувьд улс төрийн шийдэл гаргаад энэ хямралт байдлаас гарах гэж одоо улс төрийн эрсдэл хүлээж орж байна шүү дээ. Нэг талдаа намаа бодвол орохгүйгээр энийг үндсэн дээр энэ дээр балбаа дуусгах болцоо байсан ч гэсэн дэндүү өндөр үнэтэй. Улс орны эдийн засаг хэвтэж байгаа. Эргээл олон түмэнд тохирол гол ачаал үүрэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ засгийн газрын нөхдүүдэд хариуцлагатай байгаараа хэлэх гэж байна. Энэ хамтарсны одоо үр дүнд тэр алан улсын олон тэр их найт төрний асуудлууд, тэр хээл ахуулын асуудлууд, тэр авилгын асуудал дарагдах ёсгүй. Хамтарснаар олон асуудал дарагдж өнгөрч болохгүй. Биеиндээ найр тавьж болохгүй. Нөгөө талаас энэ улсууд маань арилжааны банкуд, энэ үндэсний томоохон компаниуд энэ улс төрчид хариуцлагатай байгаарай. Ард түмэнд одоо өөр хязгаар байхгүй гэж би ойлгож байна. Боломж нэг олгож байна тийм биз? Улс төрийн боломж олголоод өнөөдрийн болж байгаа үйл явц тийм олон түмэн захиалагч бас биш. Таатай биш байгаа. Мэдрэгдэж байгаа. Одоо ахаад энэ өсөл байдлыг үүнээс цааш бас ахаад ирээцээрээ алдаа хамтарсан нэрийн дор идэж уугаад алдаа оноогоо нуун дарагдуулаад эхлэхүүл олон түмэнд эсэхгүй өөр аргаар өөр зүйлтэй энэ улс төрчид энэ аж ахуйн томоохон олигархууд толох байна. Ардын намынхан за өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн байлаа. За энэ удаа цагт хамтраад ажиллахад нөгөө хяналтын тогтолцоо гэдэг юм өнөөдөр алдагдахгүй гэдэг нэг асуулт гарч байна л да. Та түрүүн хэлж байна тийм ээ. Найр тавиад байж болохгүй. Ардын намынхан хичнээн засагт орсон ч ихсэн улсын хурлынхаа төвшөнд ардын намынхан маань дуурах үедээ дуурайд сөрөгчнийхээ үргийг гүйцэтгээд ингэж явж чадах болов аль эсвэл нам чи ингэж хамтраад орчихсон гэдэг байдлаар хандаад яг түрүүний таны хэлдэг шиг юм байдал үүсвэл яана. Энэ санаа зовж байна. Тухайл Инквер гэдэг хүний хувьд нэгэн ард түмний дуу хоолой болно гэж энд төлөөлүүлж орж ирсэн хүний хувьд одоо ялангуяа энэ том засгийн газар, дэвслийн засгийн газарт хөндлөнгийн хяналт онцгой чухал гэдэг би ухамсарлаа ойлгож байгаа. Тийм болохоор ямар нэгэн дарга сайдын судалт руу явахгүй. Би яг сөрөг хүчний байр суурийг илэрхийлж засагт хяналт тавьж ажиллана. Энэ бол олон түмэнд хэрэгтэй. Энэ парламент явсан ч хэрэгтэй. Үнэхээр улс төрийн одоо урд өмнө байгаагүй нөхцөл байдал буюу эдийн засгийн гүн хямралт байдал, маш хүнд байдал. Энэ үед одоо маш сайн хяналт олон түмний дуу хоолой энд парламентод үнэхээр ус агаар шиг хэрэгтэй болно. Тэгээ энэ үргийг одоо гүйцэтгэх гэж одоо хэлж байна. Монгол Ардын намынхан за өнгөрсөн хугацаанд шинжилгээний засгийн газрыг за нэлээд шүүмжилсэн бодлогочин буруу байна, муу ажиллаж байна. Бүтэц чинь анхаар байна гэдэг зүйлийг хэлж байсан. За сүүлд нь шинжилгээний засгийн газрын тэргүүн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаад ирсэн шүү дээ. Таасан. За энэ удаа ингээд томсчихлоо гэж та түрүүн хэлж байна. За ингэхийн арга байхгүй. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас инкээсээр арга байхгүй гэдэг зүйлийг бас та хэлж байна л да. Тэгэхээр нөгөө нэг бүх намууд ингээд хамтраад орчихсон болохоор яалтчгүй данхах юм шаардлага гарч байна юу? Нэг талдаа дарга сайдын тоо хараг илүү данхар харагдаж байгаа боловч бидний шаардаж байгаа нь бол төсөв жааралтай тол хийх. Багаар утгад нэг их найдын одоо зардлыг урсгал зардлыг бууруулах шаардж байгаа. Буюу одоо тэр зарцуулдаг улс төрийн нэртэй одоо төрөл бүрийн хөтөлбөрүүдийг зогсооно гэсэн үг. Улс төрчдийн захиран зарцуулдаг мөнгийг бүр тас зохино. Дээрээс нь нэлээ бол агентлгийг одоо сая татан буухтаар болж байна. Мөн өмчөвчлийн асуудлуудыг нэлээд идэвхтэй явах гэж найдаж байгаа. Улсын үйлдвэрийн газрууд нэртэй одоо бас эдийн засаг хөрөнгөж олон бүтцүүд байгаа. Тэрийг нэлээд зохицлох байх. Тэгээ нэг хэдэн цайдаасаа илүү агуулга хувьд нэлээд чанарчсан. Нэлээд одоо хэмнэлтийн горимд орсон. Тэгээ нь хувийн хвшилтээрээ толгуурласан үйл ажиллагааг нэлээд хүчтэй явуулна гэсэн байр суурь ерөнхий сайд ярьж байгаа би бол миний хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө тал нь хязгаар нь хувийн хвшил маань бас улс орны эрх шиг бодох ёстой. Хэд цөөн хүрээнд бас нөгөө бүлэглэх өглөн хувилдах маягаар асуудал хандаж болохгүй. Ер нь хяналтлагч чухал байна. Тийм. Маш чухал болно. Энэ л бол хамгийн одоо ноцтой асуудал. Энэ парламентын одоо үлдэж байгаа 16 жилд олон түмэнд бол үнэнний дуу хоолой болох их чухал байна. Тийм болохоор энэ хяналт тавьж ажиллана. Манай засагт орох залуучууд маань сайдууд маань бас тэгж ажиллах баха. Бид ч гэсэн тэр сайд нараа тэгж шахаж ажиллана. Ер
Ерөнхий сайдын сайхан бэлэг маань за ерөнхий сайдаар томилогдсныхаа дараахан улсын хурлын судалтай намын ажлын бүлгүүдэд засаг хамтрах урилгыг хөргүүлсэн. За Монгол Ардын намын хувьд бол ажлын хэсгийг тэр асуудлаар хэлсэн ажлын хэсэг гаргачихсан байгаа. Та бас багтсан байгаа тийм ээ. Ер нь ажлын хэсэг за ялангуяа ардчилсан Монгол Ардын намын хоорондох ажлын хэсгийн энэхүү зөвшөлтсөн хэр ер нь ажил хэрэгч за эдийн засгийг одоо энэ их хүнд байдлаас нь гаргачих гэсэн тийм ажил хэрэгч ер нь уулзалт болж чадсан уу? Та юу гэж бодож байна? Гол асуудал энэ дээр л төвлөрсөн л дээ. Буюу өнөөдрийн бий болсон эдийн засгийн хүндрэл. Энийг яаж зөв давах вэ? Давахын тулд зөв зохистой бүтэц. Улс төрийн доктортой байдлыг яавал зөв хатгалж чадах вэ? За мэдээж хамтарч хэрэгжүүлэх томоохон хөтөлбөрүүдийн асуудлууд. Ялангуяа хямралыг давах одоо 1.6 жилийн хөтөлбөрийг хоёр улс төрийн нам хамтарч боловсруулахар болж байгаа. Хамтарч ээж хямралаас гарна. Энтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа засгийн газрын хөтөлбөр зогсно. Одоо хямралыг яаж хохирол багтай даван гарах вэ? Хэм одоо энэ эдийн засгийн уналтыг яавал уналтыг сааруулах уу? Болж өгвөл зогсоох уу? Улмаар докторж явуулах гэдэг л одоо зорилго байгаа. Эдийн засгийн нэг өсгөөд сүйд болж чадахгүй хаа. Хэтэрхий одоо системийн том алдаанууд хийгдсэн. Тэгэхээр үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд бол уналтыг зогсоох нь энэ төрлийн ач холбогдолтой зүйл. Энийг бол нэлээд тойрч ярьсан. За мэдээж маргах биеиндээ хатуу хөтөө хэлхээс ахуулаад юм л болсон. Бас энэ болцоог ажиллаад бас нөгөө ардчилсан намынхаа гишүүдээс бас уучлал бас гоох юм гарсан. Ялангуяа би олонтой их нэлээд хатуу маргаж нэлээд хатуу бас үгийг хэлж байсан. Тэгээ энэ бол үнэхээр энэ засгийн газрын зөв бүрдээс бүтсэн зөв гараас хамтарсан бодлогын зөв байхаас гэдэг дээр л хийжсэн зөв юм байгаа юм л да. Энд гишүүнээ ярилцж байгаа ер нь бол энэхүү зөвшөлтсөл маань хоёр намын ажлын хэсэг маань мэдээж за танаа намд одоо хэдийн яам хариуцуулах уу энэхүү гэсэн асуудлыг бас мэдээж ярьсан байх гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар та бас манай үзэгчд бас дэлгэрэнгүй яг ямар яриа өрнөө гэдэгтэй хэлэхгүй энэ бол засгийн газар огцорсны дараахан л ер нь дараагийн засгийн газар ямар байх вэ хинхэн очих вэ Монгол Ардын нам очвол хинхэн сайд болох вэ гэдэг асуулт гарч ирсэн шүү дээ. Энд бол эрх хөрөгчд буюу одоо ардчилсан нам байна. Ардын намд урилга өгсөн. Энэ бол улс төрийн том үйл явц. Бид Монгол улс нийгэм эдийн засгийн байдлыг авч явж чадсангүй гэсэн үг. Муутгачлаа. Муу ажиллаа гэдэг хүлээн зөвшөөрлөө гэсэн. Энэ маш том үнэхээр хүлээн зөвшөөрсөн том илэрхийлэл. Тэгээ эндээс гарахын тулд бас бид чадахгүй нэ. Эндээс гарахын тулд хамтрая. Ардын намын хүч тэр болсон хүчний нөөц потенциал чадахыг ашиглая. Хамтрахгүйгээр бид гарч чадахгүй гэдэг хүлээн зөвшөөрсөн асуудал. Энэ бол улс төрийн том асуудал байл. 2 жилийн өмнө бол энэ ардын намыг болж игэл өмчих хөрөнгөний хураагаад болж бол татан буулгачих хүсэл сонирхолтой байлаа шүү дээ. Бид 2 жил хэлж ярьсан боловч дандаа буруу явсан. Дэндүүх хохиролтойгоор энд хүрж ийн л да. Хүлээн зөвшөөрж. Үнэхээр эдийн засгийн сайхан амьдрал сайхан байгаа гэдгийг 2 жил бүтэн ярьсан. Бараг 3 жил ярьлаа шүү дээ 3 жил. Тэг өнөөдөр үнэхээр хүндэрчлээ, хямруулчлаа гэдэг хүлээн зөвшөөрөөд хамтряал хийж байгаа. Энэ бол мэдээж улс төрийн хувьд намын хувьд бол одоо таатай гэх юм уу одоо аргагүй байдал. Энийг Монголын олонд ойлгосон байна. Тэгээ бид санаачлал тавьсан. Үнэхээр ийм хүнд үедээс гарах гэж байгаа бол та нар ардын намыг ардын нам шиг харьцсан. Энэ ардын нам болохоор л энэ засгийн газарт орж байгаа. Үнэхээр улс орноо боддог. Улс орны иргэшийн тэргүүнд тавьдаг улс төрийн хүчний хувьд бид орлоо. Гэхдээ намтай ардын нам шиг харьцаарай гэж. Бусад намууд шиг харьцаж өвшөөрөхгүй. Тийм болохоор манай талаас шадар сайд байна. Ялуу хувааж болохгүй. Олон шадар сайд байхгүй. Нэг л шадар сайд байна. Тэр шадар сайд нь ардын намын шадар сайд байна. Үндсэн чиглэлийн 4 яамны 2-ыг ардын нам аавна. Улсын хурлд авсан суудлын тоо буюу 12-ын сонгуулиар ард түмний өгсөн тэр мандат саналын хуваар засгийн газар үтцээ авах ёстой. Тэр үүднээс бид нэлээд хатуу байсан тохиронд хүрч чадсан. Үндсэнд ардын нам 6 сайд 2 үндсэн чиглэлийн яамтай болж байгаа. За 7 дэд сайдыг ардын нам анхааруулсан. Том амжилтчүүд маш том улс төр. Үндсэнд ардын нам 7 дэд сайдтай арчилсан нам нэг 5 дэд сайдтай болох хэмжээ. Бусад одоо
ном өвчлүүд нэг сайтай байх хөлбөрт очиж явах жишээд. Тэгэхээр үнэхээр ийм хүнд үеийг бол ардын нам ачаалан голыг өрнө гэдэг нь тодорхой. Бид энэ засгийн газрын нэлээд сайн зөв бодлого үйл ажиллагаан дээр нь хурдан шуурхай хатуу улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллах байна. Ер нь яг шинжлэлийн засгийн газар огцорсны дараахан ер нь бол за тэр сайд болно, энэ сайд болно гэсэн тамга маш их явсан. За тэр хүмүүсийн дунд бол таны нэр мэдээж явж байсан. Улсын их хурлын гишүүн Инх баяр гишүүнээ болоод за нөгөө давхар дээл гэдэг асуудлыг эсэргүүцэж байсан учраас улсын их хурлын гишүүн болоо сайд болох нэ гэдэг зүйлийг ер нь хэлж байсан. Ер нь та ер нь сайд болох уу? Та бас хэлсэн л дээ түрүү би болохгүй байх гэдээ бас нэг зүгс хэлж байсан тийм ээ. Ер нь болох уу? Нам одоо юу гэдэг Монгол Ардын намын удирдлагууд таныг энэ ямыг хариуцаад яваа гэд санал болгоод та давхар дээлтэй энэ ажлыг гүйцэтгэх үү? Бид 2.5 жил давхар дээлийн асуудал ярьлаа шүү дээ. Энэ хой санамж алдаж болохгүй л дээ. Албан тушаал явах төр зурыг өөрийгөө сүнсээ худалдаж болохгүй. Бид энэ давхар дээл дан дээл буюу их хурл хууль тогтоох байгууллага гүйц засаглах ирээд зааглах асуудал хүчтэй ирж байгаа асуудал шүү дээ. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд миний хувьд цэрэг одоо хүчнийхээ гишүүний хувьд үргээ сайн биелүүлсэн гэж би өөрийгөө ойлгож байгаа. Өнөөдөр өөрийгөө ингэж өөрчилж болохгүй. Ялангуяа түрүүн хэлсэн энэ одоо үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд маш хүчтэй хяналт хэрэгтэй. Ер нь их хурл дотор мэдээлэл ойр байгаагаас илүү юм бодтой мэдээлэл ард түмэнд хүргэх хяналт тавьж чадах өөрөөс бигт байхгүй л дээ. Тэм болохоор би ямар нэгэн дарга сайдын одоо санал хүлээж авахгүй. Би энэ одоо дөрөндөө гэдэг юм уу энэ байр сууринд үлдээн. Одоо сонгуул болоход юу вэ? Нэг жил үлдлээ. Ард түмтэйгээ уулзахаас нүүртэй байхаа бодож байна. Тэгэхээр энэ удаагийн засгийн газрын бүтцэд Монгол улсын сайд гэдэг нэг албан тушаал яам хариуцахгүйгээр гараад ирчихсэн. За том төсөл хөтөлбөрийг хариуцна гэдэг ойлголт гарч ирсэн. За гэтэл нөгөө нэг том төсөл хөтөлбөрүүд чинь хариуцж байдаг салбар яам нь байж байдаг. Тэгээд Монгол шудраг ус эвслийн бүлэгтээ ардчсан намынхан тохиролцохгүй за шудраг ус эвслийн шадар сайдын асуудлыг авнаа гэд ийм нэг маргаан үүссэн гэдэг нэг асуудал яригддаг шүү дээ. Ер нь та тэр Монгол улсын сайд гэдэг нэг яам хариуцахгүй юм албан тушаал дээр нь ямар байр суурьтай шудраг ус эвслийнхний хандаад байгаа тэр бодол дээр бас ямар байр суурьтай. За энэ бол арчил намын асуудал ах уу? Арчил нам дээр бусдтайгаа яаж уулзраа болж юу тохирсон юм. Нэг тийм орж ирсэн л байлээ. Нямд орж гişүний хэлдэг, нямд орж гişүү гончд орж гişүүний дундын асуудал юм шиг л одоо хашин шогилберт ороод явж л байна шүү дээ. Энэ нэг юм ярих хүслээ. Тэр Монгол улсын тэр сайд хариуцж байгаа асуудал нь тэр тав байр суурь илэрхийлж байна. Тэр хүний хувьд үнэхээр ажлын эрхийг нөхөх юм бол хийх ажлын дээр л угаал да. Юу хийхээс шалтгаална. Зүгээр л хоосон нөхөр болох нь уу эсвэл тодорхой үүрэг хүлээгээд улс орны төлөөлөөд бас болно л доо. Гадаадын хөрөнгө оруулалт татах асуудал онцгойлон төвлөрч ажиллах гэдэг юм уу. Тодорхой Монгол улсыг олон улсын байгууллагууд төлөөлж суух. Тийм сайд хэрэгтэй бас тийм ийм зүйлүүд олон улсад байдаг л да. Тийм шаардлага байсан байж магадгүй. Аль ч хөлбөр байж магадгүй л дээ. Тэгээ хараал үзье бүгдээрээ. Үнэхээр тэр энэ бүтцэн үр дүнтэй ажиллавал бас сайн шүү дээ тий. Ямар ч гэсэн яам гэдэг нэг олон 100 хүн цуглуулах юм байхгүй. Нэг 4-5 хүний төвшөнд нэг ажлын албатай сайд гэсэн хүн байх нь тий. Хэрэгтэй болоод гаргасан бахаа гэж найдаж байна. Тэгэхээр Монгол Ардын нам ардчсан намын хооронд бас хамтарсан засгийн газар байгуулад ажиллаад Монголын эдийн засгийн өсөлтийг 17.5% өсөлттэй гаргаж ирсэн сайхан тийм үе байдаг. За гэвч өнөөдөр нийгэм эдийн засгийн байдал хүндэрч гисэн байгаа. Ер нь тухайн үед тэгээд хамтраад ажиллаж байхад ер нь ямар нөхцөл байдал төр шийдэл гаргаад эдийн засгийн өсөлт юм сайн байсан юм бэ ер нь. За тэр түүхэнд гайхагдсан хамгийн өндөр өсөлт. Монгол улс чинь дэлхийд эдийн засгийн өсөлтөөр хамгийн тэргүүлэх 3 орны нэг болчихсон 2 жилийн өмнө шүү дээ. Монгол улс одоо 2 дахь Саудын одоо Араб Кувейт гэж тэгж улс одоо дэлхийрсэн гайхдаг. Одоо Монгол үнэхээр гайхалтай одоо хөгжиж байна. Монголд хөрөнгө оруулалт их дандаа ашигтай. Монголод улс төрийн доктортой байдал байна. Монгол их сайхан арчилсан орн байна. Ер нь хамгийн сайханд Монголд байлаа л да. Одоо бодоход зүү зэрэглээ шиг үнэхээр. Өнөөдөр бүх юм эсрэгээр. Монгол найдаргүй, Монгол хөрөнгө оруулалт эрсдэлтэй, Монголын зээлжих зэрэг, Монголын арилжааны банкудаас ахуулаад, Монгол банк нь ахуулаад, төр засаг нь бүгд л одоо сөрөг үнэлгээтэй болсон. Монголтой холбоотой үн цаасууд
Энэ хөрөнгөний зах зээл дээр хамгийн их алдаг түлээл. Хамгийн хүнд алдаг түлээл. Та нар ерөнхий сайдын үг хэлэхэд бэл аут гэдэг нэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс аргагүй байдал бий боллоо гэж хэллээ шүү дээ. Эн чинь юу вэ гэвэл маш олон томоохон аж ахуйн нэгжүүд дампуурч байна гэсэн үг. Тэдэрт засаг мөнгө өгнө туслана гэсэн үг. Томоохон үндэсний хэмжээний компаниуд хүндэрч гисэн төлбөрийн чадварг болцсон. Тэнд Монгол банкнаас шууд мөнгөний нийлүүлэлт хийж одоо амтараа хийнэ л гэсэн үг байхгүй. Тэгээ нэг бас сайн анхаараа. Ийм аргагүй байдал ортлоо юм дордлоо шүү дээ. Тэгээ түрүүний 17% өсөл гэдэг нь ардын намын засгийн газар үе буюу дангаараа байх үе шүү. Энэ бол эдгээр чинь нэг бидний нэг муу мухаг дуудаад хаяж гарваа та тийм биз. Тэрнээс хойш үзүүлс өсөлт юм байна. Ер нь одоо хамтарсан засгийн газар маань гарч ирээд цаашдаа юун түрүүнд хамгийн түрүүнд ямар ажил хийх юм шаардлагатай вэ? Мэдээж яаралтай төсөв дээр онцгой анхаарах. Яг өрийн удирдлага дээр онцгой анхаарах. Үндсэндээ Чингис Мингис Самураг баахан өр зээл чинь ямар шаналдах задгаа зарцуулаад дуслаа шүү дээ. Өрийн удирдлагын хуультай болох өрийн хяналтанд хэн хизээ өр зээл авах юм. Өр зээлийг зөвхөн ямар зүйл зарцуулах юм. Тэрийг одоо яг хуульчилж өгөхгүй бол үнэхээр улс төрчдийн гарын салаагаар урсаа дууслаа. Энийг тойрсон ноцтой асуудлууд их бий. Асар их гүрлэгэн дэндүү үрлэгэн буюу буруу зарцуулсан зүйл их байна. Энийг бол бид энэ эвсэн хамтарснаар хаацаад үлдээж болохгүй. Болохгүй. Дэндүү ноцтой. Би түрүүн хэлсэн 20 их 80 төгрөгийг зарцуулсан. Тэгээ байх дууссан. Нэмээ зээл авсан. Байхгүй. Ер нь одоо энэ зээл ер нь одоо нэмж авах нь хэр зүг зүгтэй. Ерөнхийдөө цаахан бэлэг томлогдсон даруйда энэ дээрээс хятадаас зээл авнаа гэдгийг хэлчихсэн. Одоо энэ улсын хурлын байгуулалтын байнгын хороод орж гисэн одоо гадны зээл тусламжаар хөнгөлтэй зээлээр янз бүрийн төсөл мөнгө төгрөг оруулж ирж санхүү төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ л гэдэг. Ер нь энэ гаднаас одоо зээл авах нь хэр зүг зүгтэй юм бэ? Яг одоогийн нөхцөлөд улс төрийн намууд энийг ашиг хонжоо сан биш ээ. Хэрвээ сайхан бэлэг Алтан уугийнхан засгийн газрын бодлогыг өргөжлүүлэх юм бол энэ хүнтэй одоо хариуцлагаас харахгүй байдал үүснэ. Одоо зээл авах биш. Одоо нэг намын нэрийг бодоод сонгуул зориулдаг шоуны үйл ажиллагаа хийдэг цаг биш л дээ. Зээл авах гэдэг чинь тийм зүйл зарцуул. Хэрэггүй бид нөхөн унчихсан. Бодтойгоор дүгнээд төрийн албаны тэр зардлыг эрс хумаад төсөвтөө тодтгол хийгээд өрийн асуудлаар хатуу одоо бодлого гаргаад энд зархин зарцуулсан тараасан мөнгөний эргүүлжин цуглуулах асуудлаа хийгээд бодтоо одоо нүүрлээд ирсэн тэр хүндрэлийг хямралыг эдийн засгийн уналтыг хохирол бахта давах асуудал дээр тулах шүү дээ. Дээд зэргээр хэмнэх. Нэгдүгээр дээд зэргээр хэмнэх маш хатуу сахилгаттай байх, өндөр зохион байгуулалттай байх. Хатуу дэг журамдор энэ арга хэмжээ бид туулна. Үнэхээр бид жоохон цамаа юмд Монголын төрн, улс төрчид нь за Монголын иргэн аж ахуйн бүгд тийм бол яг ийм хэсэг юм болчлоо. Энийг одоо яаралтай шаардлагагүй зүйлээр шаардлагагүй зардлаад ханах, зогсоох, хойшлуулах. Одоо бид нар засаг гэж үндэсэндээ эдийн засгийн асуудлаас нэг сар гаруй ард түмэн төр одоо хөндөрүүлнэ шүү дээ. Нөхцөл байдал улам муу. Валютын нөөц ноцтой төвшингээ давтсан. Хэвээр байгаа. Сайжрахгүй байгаа. Гадаад тэнцэл төлбөрийн тэнцэл ноцтой байдал орсон. Хэвээрэл байгаа. Хөрөнгө оруулалт нэмэгдээгүй хэвээрэл байгаа. Ханшны асуудал уналт хэвээрэл байна. Инфляц явж ил байна. Тийм биз? Сайхан болохгүй. Засаг байгууллагаараа сайхан болох юм биш. Зүгээр тэрийг засах эхний одоо суур оролдлого. Өмнө нь та долларын талаар ярьж байна л да. Америк долларын хаш өнөөдөр болоод бас хизээч байгаагүй төвшөнд өрч эхлэв. 1900-аар авчихсан. За Монгол Ардын нам Арс нам хамтран гэдэг сургаар буурлаа гэдэг нэг мэдээ яваад л байсан. Ер нь улсын хурал маань энэ Америк долларын ханшиг бууруулах үүднээс олон арга хэмжээ авсан шүү дээ. Ашиг малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад алттаа болол Америк долларын ханш тогтворч гинэ гэсэн. Тэр байхгүй. Энд дээр ер нь таймар бодолтой. Улсын хурлын гишүүд маань ингээд тэгнэгээл хуулийн төсөл сайхан хуулийн төсөл гаргадаг. Энд дээр би гэдэг үг байлээ. Энэ юу гэвэл манад энэ баялагын хуваарлт буруу байгаа тод илрэлтэй. Түрүүн хэлсэн 20 их 80 зарцуулаад байдаг. Уул урхан асрыг орлого орж ирээд байдаг. Тэр олон төмд өсгөхөд ирээд байгаа. Баялагын шудраг бус хуваарлт. Орлогын ялгаа дэндүү их байна.
Нөгөө талдаа тэр орлого буюу тэр давуу тал болж явсан нөхдүүд хариуцлага. Дэндүү дур зоргоор ажилласан. Шаардлагагүй хэрэгтэй хэрэггүй хөрөнгөнд тэр баялагийг зарцуулт дуусч шүү дээ. Дээрэс нь хит их шуналдаа хөтлөгдсөн. Дэндүү их өр зээл тавьсан давхар. За тэрийн ч улс төр нэлээд өдөг шиг боллоо. Улс төрчид нь уралдаад хэрэгтэй хэрэг улс төрийн хөтөлбөрөөр санаачлаад олон их найдыг зарцууллаа. Дагаа тийм биз. Яадаг л нөгөө докторч бол гоё сайхан хөтөлбөр зөндөөл явлаа. Үр дүн байх. Энэ ноцтой асуудал нь баялагын хуваарлт буруу байна. Бид тэр систем дээр онцгой анхаарахгүй бол энд мянган одоо улс төр докторч яваад юм сайхан боллоо гэхэд энэ бол олон түмнээс илүү цөөнхт. Маш цөөн нөлөөлөд. Тэр цөөнх маань хариуцлахгүй байгаад байхад бол бас л санаа зовмоо. Зовх асуудал байхгүй да. Ерөнхий сайдын эдийн засаг гэж ярьдгийн цаана цөөхөн 10 хүрэхгүй одоо аж ахуйн нэгжийн асуудал бас яригдчихэж байгаа. 10 хүрэхгүй төсөл хөтөлбөр байгаа. Цөөхөн хэдэн 3-4 гэр бүл хяндаг арилжааны хэдэн банк байгаа. 3-4 гэр бүл хяндаг томоохон орд газрууд байгаа. Гэтэл тэр нөхдөд хариуцлахгүй байх асуудал нэг. Тэднийг хариуцлагатай болох асуудал бас чухал. Энэ бол нийгмээр хэлцэх том асуудал. Яаж хийх вэ? Тэр одоо монополийг задлах уу? Хувьцаат компани, олон нийтийн компани болгох уу? Тийм шахалт үзүүлэх үү? Жишээлбэл Америк өөрөө энэ эдийн засгийн 1900 оны ихээр болсон томоохон тийм хямралыг энэ монополь компаниудыг задалж олон нийтийн компаниудыг байгуулж баялагын хуваарлтан дээр шийдвэртэй арга хэмжээ авснараа Америкийн нийгэм зүгшрээд зүг болоо явж байна. Одоо General Motors гэл Ford гэл том компанид байдаг шүү дээ. Тэр нь Америк дундаж иргэдийн өвөрт идэг байхгүй бүгдээрээ. Тэр компани өөрөө хувьцаа хэлбэрээр олон нийт. Биднийх бол өөр. Биднийх бол энэ Доржо Батагийнх гээд тодорхой байдаг тийм биз бүх юм 1-2 хүнээс итердэг. Энэ бол их муу. Учир нь Германд, Европт фашизм яаж үүссэн бэ гэвэл яг энэ шудраг баялагын хуваарлтыг хийж чадаагүйс толботоогоор тухайн хөрөнгөтнүүд нь өөрсдөө ухаалаг энэ өөрчлөлт хийж чадаагүйтэй холбоотойгоор фашизм бий болсон. Манайх бол тэр тал руугаа их дөхөж явна бий болгоод. Тэгэхээр түрүүн хэлдэг энэ үндэсний гэж байгаа томоохон компани тэр олигарх гэдэг энэ улсууд өнөөдөр өөрсдөөсөө илүү бас нийгмийн хариуцлага бодоод энэ шудраг усны хуваарлтын асуудлыг зөв хийхгүй бол энэ эдийн засгийн уналт буюу тэдний яг тарьсан гай шүү дээ. Нэг талаас. Хэдэн тийм ухамсар бий гэж таваад байна. Найдаж байна. Өөр гарц байхгүй. Энэ удаа нэг ивсэд бүхлөтэн одоо ардын нам тулдаа ороод бүтэн намынхаа нэр хүн дээр золиос тавиад орж штт. Тийм байгааз. Олон нийтийн санаа бодлохын эсрэг үнэхээр энэ нөхцөл байдал хүндэрсэн болохоор орж байна. За энэ дээр дүгнэлтэйгээ тэр асуулаа шийдэхгүй бол дараа нь ард түмэн их л өөр зүйл ярих бахаа би бодож байгаа. Тийм мэдрэмж байна. Тэгэхээр энэ бий болсон хямрал бол дэлхийн эдийн засгаас хамаараагүй. Бидрээс өөртөөс болсон. Хит их шунлаас болсон. Шулууг хэл. Хариуцлагагүй байдлаас болсон. Өөртөөсөө болсон энэхүү эдийн засгийн энэхүү хүндрэл маань босгоход хэр амархан байхгүй болно. Уул намарх. Жохон сахилгаар уцаар хэрэгтэй. Жохон тэр хязгааргүй шунлын жохон дарах хэрэгтэй. Баялагын хуваарлтыг шудраг болгох тэр системийг бид хулчлах хэрэгтэй. Тэгж чадвал олон төв нэтгэл санаа тайвшрах ба. Нөгөө талаас эргэцэн томоохон шинжил буюу үндсэн хуулийн томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоо үндсэн хууль хоргаар үжил явсан. Өнөөдрийн засаглал одоо байгаа улс төрийн систем бүтэц олон зүйл потенциалаа шавах гэж байна. Цааш явж чадахгүй. Өөрчлөлтөөр дордлоо барьлаа гэж юм ярьдаг шүү дээ. Одоо тэр өөрчлөлтүүд бол зөвхөн тухайн үед улс төрчдийн эрх ашиг хангах үүднээс хийсэн муу өөрчлөлтүүд шүү дээ. Эргээл дарга сайттай холбоотой, санал ширээтэй холбоотой өөрчлөлт байсан бол одоо би системийн томоохон өөрчлөлтийг үндсэн хууль ээж бүрэн өөрчлөлт зайлшгүй юм уу? Хэрвээ энэ эвсэх хугацаанд үнэхээр үндсэн хуулийн тэр томоохон өөрчлөлтийн асуудал хийж 16-нд очихгүй бол зөвхөн одоо өнөөдрийн хямралыг аргалж гарах эргээд нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр төрийн нэр одоо энэ бүхлөтэн намуудыг золиослон байж нөгөө цөөнх эрх ашиг нөгөө улс төрийн эдийн засгийн бүлэглэл өөртөө бодож гарах гэж байгаа бол болохгүй. Тэнтэй яагаад бид эвлэрч болохгүй.
Тэгэхээр ямар ч байсан засгийн газрын бүтцийг баталчихлаа. Тэгэхээр одоо ерөнхий сайд бүрэлдэхүүний асуудлыг бас улсын хурлд өргөн барих бах. Тэгэхээр ер нь Монгол Ардын нам за энэ хүнийг ингээд орууландаа гэсэн нэг тодорхой чиглэл гаргацсан, нэрийг бас гаргацсан байх гэж бодож байна. За наа чи намын өдөрт зүйлийн асуудал, намын даргын асуудал ярих танд нэ. Би үндсэндээ энд ямар нэгэн сонирхол алга. За тэгэхээр гүшүүнээ бас уучлаарай нэг ийм асуулт асуучвал би нэг ингээд хариулчихна гэсэн бас нэг зүйл байж магадгүй таны талаараас. Хэвлэл мэдээллийн танд жилээ. Одоо та нарын байр суурь хэрэгтэй шүү. Дээгүүрээ өвснө гэдэг чинь мэдээлэл хязгаарлаа гэдэг нь дуу хоолой чинь багснаа л гэсэн. Та нар тал хэд сүнсээ өвт бодол дээр. За тэгэхээр 2 дугаар сүгтээ хамт байгаа үзэгчтэй баярлалаа. Бидний удаагийн зочноор улсын хурлын гишүүн Инх баяр үрэгт оролцлоо.